Улсын хурлын дарга энх болдоо Монгол Ардын намын нэр бүхий 10 гишүүн, ардчилсан намын гишүүн Наранхуу нарын хамт энэ сарын 9-ний орой нууц уулзалт хийжээ. Энэхүү уулзалтаар ажлаа аваад зууч хоноогүй байгаа хөрөсвөхийн засгийн газрыг огцруулах асуудал яригджээ гэх агуулгатай мэдээлэл хэд хэдэн хэвлэлээр гарлаа. За үнэхээр ийм яриа өрнсөн үү? Хөрөсвөхийн засгийн газрыг огцруулах нь хинд ашигтай вэ? Үндслэл нь бодиттой юу гэх олон тамгийг энэ мэдээлэл араасаа дагуулж байна. Тэгвэл Монгол Ардын нам дотор үнэхээр ийм яриа гарсан эсэхэд дахин засаг огцруулах асуудал юм ажиллахгүй. Засаг огцруулж божигнуулах тийм хүсэлтэй, тийм байдалд одоо хэвшсэн сонирхолтой хүмүүс байна шүү дээ одоо тэр. Яг тийм асуудал байхгүй л дээ. Манай нам дотор бол засгийн газрыг огцруулах асуудал огт яригдаагүй. Эрдэнэгээд ардсан намын дарга бол сая бол бас энэ засгийн газарт хариуцлага тоосон байг гүйж байгаа. Манай намын хувьд гэдэг юм уу 65 бүлгийн хувьд бол энэ засгийн газар доктортой ажиллана. Харин шахаж шаардаж ажиллана. Засгийн газартай холбоотой таалагдахгүй буруу зөв хэлж бол би чуулганаар байнга л идэвхтэй оролцож энэ асуудлын дэмжиж энэ дээр нь та нар болохгүй шүү гэж ярьж явж байгаа ш. Тийм учраас тийм байхгүй. Энэ хаанаас гарсан чулуу хинээс гаргаж байгаа чулуу шидээд байгаа тэрийг би мэдэхгүй байна. Наад худлаа үнэн одоо тийм цуу яриагаа таслан зогсоо амаа тат гэж хэлж. Бид бол аль болохоор доктортой байдлыг л одоо баримтлах хэрэгтэй юм л да. Докторгүй байлгах гэх юм бол энэ улс орчин тогтнож чадах юм уу цааш? Энэ агаарын бохирд бол агаарын байгаль орчны сүйтгэл гэдэг шиг энэ улс төрд бас нэг сүйтгэл яваад байгаа юм. Тэгэхээр улс орон доктортой байх үндэс бол төр доктортой байх. Тэгэхээр энэ засгийн газрын тухай ер нь тийм яриа би сонсоогүй байна. Ирэх хэрэгчид засгийн газраа огцруулах гэхээс илүүтэйгээр сүр хүчний зүгээс агаарын бохирдол татварын нэмэгдлүүдийг яаралтай шийдэж бодит ажил хийх ёстой. Мөн үндсэн хуулийн өөрчлөлтийг хүчтүрэн олонхоор шийдэхгүй байхыг сануулсан. Хэрвээ ард түмний язгуур эрхшгийг хүндсэн дээрх асуудлуудыг олонхоор төрөв барьж шийдэх юм бол энэ хавраас эсэргүүцлийн акт зохион байгуулна гэдгийг мэдгдсэн. За харин төрийн тэргүүн засгийн газрыг огцруулж улсын хурлыг тараана гэдгээ бол шууд хэлсэн. За үнэхээр засгийн газрыг огцруулах асуудал яригдвал сүр хүчин дэмжих үү? Хэрвээ энэ шаардлагыг биелүүлэх талаар санаачлагтай ажиллаад татвараа бууруулахгүй бол дараагийн улс төрийн акцуудаа хийнэ л гэж ярьсан болохоос засгийн газрыг огцруулнаа гэж бол яриаггүй байгаа. Ерөнхий сайд гэдэг чинь нийт монголчуудыг ерөнхийд нь энэ бүх зүйлийн мэдээлэл дээр үнэлт өгч үйл ажиллагаагаа бүх зүйлийг нь ерөнхийд нь хийж явах ёстой чиглэлтэй шүү дээ. Тэгэхэд яг тэр хүн хавтал ангираад гарч тэгээд дэнжигнэ шүү дээ мэдээч. Ажил аваад зууч хоноогүй байгаа засгийн газраа огцруулах нь өнөөдөр бол хинт ч ашиггүй. Магадгүй эрх мэдэлд хэд шунсан улс төрийн бүлэглэлүүдэд л ашигтай байж магад. За түүнээс биш нийт ард түмэн улс орны ирээдүйд хор хохирол учруулахаас хэтрэхгүй хэрэг. Хэрвээ засгийн газраа огцруулах нөхцөл бодитоор үүсвэл олон улсын валютын сангаас эхлээд хөрөнгө оруулагчид монголчуудад итгэх итгэл улам бүр алсрах болно.